Бүгдээрээ сайн уу? Сайн уу? Ерөөлийн сувагтай хамт байгаа та нартаа баярлалаа. Бид хоёрыг үргэлж дэмжиж байдаг үнэнч сонсогч нартаа бас баярлалаа. Бид хоёртой зэрэгцээд Библийг уншаад явж байгаа хүмүүстэй бас үнэхээр их талархаж байна. Үргэлжлүүлэн хамт байгаараа гэж хэлмээр байна. За тэгээд Матай 23 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. ертөнцийн эзэн минь ээ, баярлалаа энэ сайхан ерөөлтөй цагийн төлөө. Үнэхээр би талархлыг хүргэж байна. Энэ цагийг эхнээс нь дуустал ариун сүнсээрээ удирдах болтугай. Эзэн үнэхээр таны нэр алдарч болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр даруугаар залбирч байна. Амен. 23 дугаар бүлгийн фарисеучуудын гим нүгэл гэсэн гарчигтай. За 4-р ишлэл дээрээс фарисеучуудын талаар тэд хүнд ачаануудыг баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаач хүргэхийг хүсдэггүй. Харин тэд хамаг үлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнаан ба гарын сахиусаа өргөсгөж унжилгаа уртсагдаг. За 10 дугаар ишлэл дээрээс та нар удирдагч гэж битгий дуудвал та нарын удирдагч ганц бөгөөд тэр нь Христ юм. Харин та нарын дунд хамгийн агуун зарц болог өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө даруй болгогч нь өргөмжлөгдөх болно. Амен. Энэ ишлүүдийг уншсан чинь эзэн надад нэг зүйлийг сануулж ин л да. Тэгээ би дээрээ нэг ах нэг эгчтэй айлын баган тэгээд ээж маань бид гуравт жоохон байхаас л даруй байхын талаар бол маш их хэлдэг байсан. Энд тэнд явхаар даруухан бай, иш тишээ явхаар даруухан байгаараа янз бүрийн болохоор даруухан байдаг юм шүү гэж айгүй их дэдэг байсан. Тэгээ нэг удаа бүр ингээд би бүр сумаа төлөөлөөд Сэлэнг аймгийн загварын олимпиадад яваад 2 дугаар байр эзлээд ирсэн чинь ээжтэй бүр медалаа үзүүлэх гээл яараал ингээл баярлал ирсэн чи ээж миний өдөөс даруухан бай. За одоо даруухан бай гэж хэлжсэн. Тэгээ би тухайн үед надад ингээд би яагаад даруу байх ёстой юм бол даруу байна гэж юу гэсэн үг юм бол даруу байхгүй бол тэгвэл яах юм гэл аюух асуултууд байдаг байсан. Тэгээ итгэвч болоод ингээд итгэлийн амьдралаар ингээд амьдраад Библийг унших явцад ингээд даруу байдлын талаар ингээд дурдсан байх юм бол надад бол яа харахгүй аюугүй онцгой санагддаг. Тэг үнэхээр би өөртөө ингээд хэрэгжүүлэх гэж өөртөө бүр ингээд сурж багаас мань энэ даруу байдлын талаар ойлголт надад ингээд нэг л тийм цангасан юм шиг ингээд байсан байна гэж би одоо ингээ ойлгож байна. Тэгээд тухай болгонд би бүр үнэхээр ач холбогдол өгч эзэн рүү ойртдог байгаа. За тэгээд өнөөдрийн болол энэ ишлэл дээр гарч байгаа тий. Өнөөдөр эзэн ингээ хэлж байгаа энэ фарисеучуудын энэ болчмгүй байдал тий. 5 дугаар ишлэл дээрээс харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнаан ба гарын сахиусаа өргөсгөж унжилгаа уртсагдаг гэсэн. За тэгээд энэ байдлынх нь энэ болчмгүй хүмүүсийн дараа эзэн даруй байгаараа төлөв даруй байгаараа тэгвэл та нарыг ингээ өргөмжлөнө гэж хэлж байгаа. Тэгээд би эзнээс ингээ өнөөдөр ингээ асууж хахад эзэн надад маш тодорхой хэлж байгаа зүйл нь болохоор эзнээс эмээхүү чамтай хамт байгаад чи эзний дотор байгаад ариун сүнс чамтай хамт байгаад даруй байдал чамаас өөрөө гарнаа. Тэр эзэн дотор яг тэр зөв даруй байдал бүр ингээд хүн бүр даруй байдлын талаарч бүр жүжиглэж болох юм биш үү? Энэ фарисеучуд бүр ингээд сайхан хүн болж харагдаал, бүр ингээд мундаг болж харагдаал, залбирч харагдаал, тусалж харагдаал тий. Тэгвэл бүр даруй байдлын талаар бүр ингээд жүжиглээд бас ингээд хийж болдог зүйл юм биш үү? Тэгээ би энийг ерөөсөө хүсэхгүй байна. Тэгээ би үнэхээр эзнээс асуухад эзэн надад бүр үнэхээр намайг тайтгаруулж, намайг урамшуулж хэлж байгаа зүйл нь болохоор чи өөрөө эзэнтэй хамт байх юм бол чамтай хамт эзнээс эмээхүү хамт байх юм бол чи даруй байдлыг үнэхээр гаргах болно. Чи өөрөө хичээхгүйгээр гаргах болно. Чамаас урсах болно. Чиний үр жимс чинь үнэхээр даруугаар гарах болно гэж эзэн надад бүр ингэж хэлж байна. Тэгээд үнэхээр талархаж байна. Тэгээд яа харахгүй энэ даруй байдал гэдгийг бол би өөртөө бүр ингэж өөртөө хийгээд би үр хүүхэдтэй яг ээж минь хэлжсэн шиг би тэгтээ ингээд ээж минь ингээд даруй бай гэж хэлж ингээд төдийлөн яг ингээд сайн надад ойлгуулж чадаагүй байсан ч гэсэн би Библиэр дамжуулан ингээд ойлгож авсандаа талархаж байна. Тэгээд үр хүүхэдтэй ч гэсэн даруй байхын талаар хэлэхдээ бас Библиэд ингээд хамт ингээд бас үр хүүхэдтэй хэлээд заагаад өгье гэж бас амьдралдаа бас тэгж хэрэгжүүлэе гэж би бас бодож авч байна.
Тэг магадгүй миний хүүхдүүд ээж минь бас ингээд даруу бай гэдгийг бас надад хэлж ирсэн. Гэхдээ ингээд Библийн энэ ишлэлүүдээр дамжуул надад ойлгуулж ирсэн гэд хожим нь бас дурсаад ярил бас гоё юм болов ач гэд бодож байна. Яа харахгүй энэ өнөөдрийн энэ бүлэг бол миний хувьд үнэхээр дотн, үнэхээр бүр дурсамж дүүрэн, үнэхээр нандин маш гоё бүлэг байна. Тэгээд анхаарал тавьж сонссон та нартай баярлалаа. Тэгээд дараагийнхаа үгийн ойлголтоороо уулзцаая.